За энэхүү бичлэгийг Facebook хуудаснаас авсан юм хүүхдүүдийн ёс суртахуун хүмүүжлийн доголдлыг хангалттай харуулж болох энэ бичлэгт олон нийт маш шүүмжлэлтэй хандаад байгаа юм а. Харин TV8 телевизийн зүгээс эдгээр хүүхдүүдийн хүмүүжлийн доголдол хэрхэн уруудаж явааг мөн энд хэн буруутай вэ гэдэг талаар онцлохыг хүссэн юм. За бие биенийхээ аминд ч хурж болохоор ширүүн урамсгалтай зодон болж байхад бусд нь хажууд нь инээж гисэн тойроод бүгд бичлэг хийгээд байж байгаа нь хамгийн ноцтой асуудал юм а. Мэдээж бусадтай адилхан сошиал ертөнцөөр аялж өөрийн гэсэн хүрээлийг үүсгэж болохч тэдэнд нэгнийгээ аварч хэрүүл зодоныг зогсоох ш бичлэг хийж авах нь чухал болсон зарим хүүхдүүдийн сэтгэлгээний доройт хэр байгааг харуулж байгаа явдал юм а. Тиймээс эцэг эхчүүд сургууль хүмүүжүүлэгч нар та бүхэн энэ тал дээр маш өндөр боловсролыг ирээдүйн хойчууд өвлүүлж хүнийг хайрлах сэтгэлийг суулгаж өгөхгүй бол ирээдүйн өрсөй маань хүмүүжлийн чиг хандлага буруу салхинд уруудах гэдэг байгааг анхааруулах байна. Зөвхөн энэ ч гэлтгүй өөр зураг, дүрс, сэтгэгдлүүдгээд сошиал ертөнцид хүүхдүүдийн хүмүүжлийн доголдолыг хангалттай харж болно. Магадгүй үүнийг үзэж байгаа хүүхдүүд байвал муухан болж төлөвшөхгүй тулд ухамсартай иргэн байхыг хүсч энэхүү мэдээлэлээ төгсгөж байна.